байцгаана уу хүмүүстээ, та нартай шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Өнгөрсөн 7 хоногт эхлүүлсэн эхмэл тгийн цагаан толгойг өнөөдөр үргэлжлүүлэн судалцгаая. Өнөөдөр бүгдээрээ номд болон завжид төсгүүдийг хэрхэн ивэх гэж бичих аргыг мэдэж хэрэгэлцгэнэ. За энд дэлгэцэнд завжид төсгүүд буюу иш үсэг харагдаж байна. За та бүхэн хэрхэн эхмэлээр бичиж болдог вэ гэсэн зурлагыг харж байна. Өмнөх хичээлдээр үзсэн эх хүчтэй хөндлөн харцааг 5, 7, 9 гэх мэтээр сондгой байхаар тооцно. Зурлаг хоорондын хоосон зайд мөн нэг нүд байхаар тооцож дэвтэр дээрээ дуурайн бичиж аваарай хүүхдүүдээ. За энэ зургаас ажиглавал хвчлэн 3, 5 эсвэл 4, 5 хэмжээтэй нүдэнд багтж байгааг маш сайтар ажиглаарай. За завж төсгүүдээ дэвтэртээ тэмдэглэн аваарай хүүхдүүдээ. Дараагийн үсэг болох номт үсэг байна. За гахаа толгойд цагаан толгойн үсгүүд байна. За гахаа толгойд үсгийг мөн л адил 3, 5, 4, 5 гэсэн хэмжээтэй дөрвөлжин дээр мөр хоорондын зай буюу доошгоо босоо харьцаанаас нэг дөрвөлжин орхиж бичсэн байгааг та хэд маань ажиглаарай. Гийнхи үеийг бичихтэй дараагийн үсэгтэй холбогдох нурууг өвөрмөц гарч ирж байгааг ажиглаарай. За ялангуяа энэ номт үсэг дээр нуруу нөгөө тэгшхэн доошоо буухгүй өвөрмөц өөрөөр бууж байгааг та хэд маань сайн хараарай. За тэгээд эхэнд ялангуяа дунд ордог үсгүүдийг эхэнд байгаа энэ нурууны шугам адагт байгаа энэ нурууны шугам зэргийг ингээ орхигдуулахгүй бичвэл дараа нь та бүхэн үе холбож үг бүтээхэд илүү хэрэгцээтэй шүү хүүхдүүдээ. За үргэлжлүүлээд номт үсэг буюу ба толгойд үсэг байна. За зургаас ажиглавал ба толгойд үсгүүд дотор бие үеийг бичихтэй дараагийн үсэгтэй холбогдох нуруу бас мөн адил өвөрмөц гарч ирж байгааг ажиглаарай. За мөн үгийн адагт ордог Б-гийн нуруу дээрээс ямар байна? За тэгээ Б үсэг маань номт учраас нуруу нь голдоо байгаа шүү дээ. За хойшоогоо ингээд ном нь ямар хэмжээтэй гарч байгааг та бүхэн сайтар ажиглаарай хүүхдүүдээ. За номт үсгүүд дотроос нэг өвөрмөцтэй бичгэд нэлээдгүй ялангуяа өвхөж бичгэд нэлээдгүй авьяас ухаан тийм шаарддаг үсэг бол ихэнхлэг буюу ингээ үсэг байгаа. За дунд ордог үсгийг ингээг ингэж үчинэ, адагт ордог ингээг ингэж үчнэ. За энийг үгийн дунд хэрхэн өвхөж бичиж вэ гэдгийг хэдүүлээ энэ жишээг уншаад харцгаая. Үгийн эхэнд Ж үе. За тэгээд ингээ. Энэ дунд ордог ингээ энд байна. За үргэлжлүүлээд хи үе байна. Тэгээд үгийн адагт Ни үе байна. Ингээд жин хийнэ гэж бичсэн байгааг уншиж үзээрэй. За мөн өөрсдөө ихэнхлэгтэй үгийг туршин бичиж үзээрэй хүүхдүүдээ. За номт болон завжид үсэгтэй үгийг эхмэлээр бичсэн жишээг сайтар ажиглаад дуурайн бичиж аваарай. За эхний үг баяр гэдэг үг байна. Буян, бүргэд гэх зэрэг үгс байгааг ажиглаарай. За номт үсгүүдийн энэ хойшоо гарч байгаа номуудыг маш сайн ажиглаарай. Тэгээ үгийн эхэн дунд адагт тэр хойшоо гарч байгаа номуудыг хэрхэн нөгөө тэнцүү байх зарчмыг баримталж бичиж вэ гэдгийг та бүхэн маань маш сайн харж судлаарай. За баяр гэдэг үгний яа үсгийг болоод яагийн араас орсон шүд буюу ааг бас хэрхэн бичиж вэ? За ингэж нөгөө тэнцүү яг нөгөө шугамдаа багтааж бичиж болдог байх нэ. За дараагийн үсгүүдээр уулзцгаая. Анхаарал хандуулсанд баярлалаа.